Östersen zusen, dassersen machen, organsken gelte bileviden. Nuget jovsen, tanigan sanhla, nudum nulem sardurne. Ulan çilede dörülmut mini ulan zalata halim gut. Мендэд Queenтэй хайлмаг ахын дуулаараа Монголоор хөөрөлтийн подкаст маань ээлжид шинэхэн дугаараа ижил мөрний хөвөнд сууга хайлмаг ахын дуунартаа энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэж эхлэж байна. За бидний өнөөдрийн зочин бол 7000 км-ийг туулж ижил мөрний хөвөнөөс Монгол улсыг зорин ирж Монгол улсын их сургуулийг бакалаврын чиглэлээр сурч төгссөн. За бүсгүй манай өнөөдрийн зочин болж хүрэлцэж ирсэн байна. Тэгээд өөрийгөө манай үзэгч олон танилцуулаад бас халимаг ахын дүүстэй бас мэдчилгээ хүргээд өнөөдрийн нэвтрүүлгээ эхлүүлэе гэж бодож байна. За сайн байцгаана уу? Миний нэр нь Ногола. Би 25 настай. Тэгээд Монголд 2019 оноос амьдарч байгаа. Тэгээд ковидын үеэр 2 жил амьдарч байгаагүй. Тэгээд 4-5 орчим жил амьдарч байгаа. Одоо танай гэр бүл ижиав тий одоо халимаг улсад суугаа хайртай дотны хүмүүсийн чинь тухай хүмүүс нарийн чинь тухай яриагаа үргэлжлүүлээ. Одоо халимгийн айл хот айл аймагаас ирсэн бай. Би ер нь халимаг ус нийслэлд орсон Элстэй их хотод. Гэхдээ нөгөө манай аав яг өөрөө аав ээж тэгээд өөрөө яг Элстэй их хотоос биш байна. Тэгээд аав нь болохоор юу артизан гэдэг яг яг сүм ч юм уу тийм ээж нь болохоор Лаган гэдэг хотоос тий хотоос тий. За өнөө 200 гаруй мянган халимаг үндэстэн аж төрж байна. Тэгээд одоо үеийн халимаг үндэстэнгүүд маань бас монгол хэлээ ер нь хэр мэдэж байна. Монгол хэлээр ер нь ярилцаж байна уу? Тэ? Бас хууччул одоо эмээ өвөө тэ? Тэр үеийнхэн бол бас мэддэг байсан. Ер нь жага мартагдж байгаа энэ тухай. Ер нь сүүлийн үед яг сүүлийн хидэн яг 50 60 жил ч юм уу ер нь халимаг хийн ингээд мартагдаад байгаа. Тэгээд манай гэр бүлийн хувьд манай аав тэгээд нас барснуу амир им их оронч хүмүүс байсан. Тэгээд хүүхдүүдэд халимаг хийн гэд багасаа маш сайн зааж байсан. Болохоор бид нэр халимаг хэлээр ярьж байгаа. Тэгээд эмээ өвөө болохоор халимаг хэлээр сайн ярьж байгаа. Ер нь орчин үеийн залуучууд ер нь хэрсэн ярьж. Орчин үеийн залуучууд ер нь яг халимаг хэлээр сайн ярьдаггүй. Дандаа зөвхөн орос хэлээр ярьдаг гэж хэлж болно. Сургуульд нь одоо 10 жилийн сургуульд ч юм уу те одоо халимаг хэлээ заах юм боловсролын систем байдгүй. Бага. Яг миний хувьд нэгээс 9-р анги хүртэл ер нь халимаг утга зохиол бас халимаг хэл дүрм ямар ч юм уу дүрм юу нэ граммар хэл шинжилэл тэгээд ер нь заагаад байгаа. Тэгээд ер нь ахлах ангиудад 10-р ангиас 11 хүртэл зөвхөн халимаг утга зохиол хичээл ордог. Яг миний хувьд ийм юм байсан. Энэ халимаг хүмүүс яг үнсэрхэг ер нь өөрийн халимагийн соёлдоо ингээд дуртай хүмүүс гэж хэлж болно. Гэхдээ яг олон хүмүүс өөрийн ер нь их хэлээ мэдэхгүй учраас тэгээд дараа
ер нь хүүхдүүдэд үе хин ингээд түгээж ер нь чадахгүй байна гэдэг хэлжээ. Ер нь сүүлийн яг тийм 10-20 жил амар ингээд анхаарч байна. Жишээлбэл халмиг тийм яг халмиг юу этнос соёл ингээд ийм сургуулиуд байна. Ямар нэг гимназ тэгээд тэнд яг тэгээд тэнд юун дээр ер нь халмиг хэл соёлд хадгалах асуудал дээр их товлордог. 1771 оны эхнүүдэл 1943 оны Сталины цөллөг гэд халмигийн ард түмэн асар их зовлон туулж өнгөрүүлсэн байдаг. Тэгэд энэ дундаас халмигийн ард түмэн жангар туйлаа тэврээд үлдсэн. Хэл соёл нь бүр устгахтаа тулсан их зовлон дундаас хэл соёлоо аваад үлдсэн, түүхээ аваад үлдсэн, туйлаа аваад үлдсэн ийм гайхалтай бидний одоо мах цусны тасархай тийм ээ. Бид ч одоо нэг гарал үүслийн хүмүүс шүү дээ тийм ээ. Тэгээд энэ сайхан хэл соёл, туйл, түүхээ авч үлдсэн. Та бүхэнд бас талархах зүйтэй болов гэж бодож байна. Баярлалаа. Дуу хуурын сонсоход их гонигтай санагддаг. Тэр дундаа манай Монгол Улсын ардын жүжигчин Жавхлангийн дулсан төрөлмүүд минь за би буруу хэлж магадгүй шүү. Тийм тэгээд энэ дуугнаас нэг аялж өгөөч дуулах дуртай гэж би сонссон юм л та тий. Дуулж өгөөч гэж хүсгээр байна. За. Тэг сайхан дуугаар үргэлжлүүлээ тийм ээ. Жохон сандраадах шиг байна. За. Östersen zusen, dassersen machen, organsken gelte bileviden. Nuget jovsen, tanigan sanhla, nudum nulum sardurne. Ulan çirete Törülmut mini Ulan zalata Halim good. За үргэлжлэж болох юм уу? Үргэлжлэе. Гой толд юм байна шүү. Үргэлжлэж болох юм болно шүү дээ. Örgün setkilte Enkır halime gut Önde cınamagı teverceğimsle Ölheden besim Tanırtağın Ödür balığın zolgce yovnav Ulan çirete Törülmut mini Ulan salata Halim good Ulan çirete Törülmut mini Ulan salata Halim good Erget herchten Bayırda yovnav İnkte dirchten dula dirnev Ödür soğuğa Hamdan suat Ecin çansın seğen oğum Ulan çirete Törülmut minni Ulan zalata Halim good Ulan çirete Törülmut minni Ulan zalata Halim good. Халмиг хүн болж төрснөөрөө юугаар хамгийн их бахархдаг вэ? Яг миний хувьд их хэлээр их бахархдаг гэж хэлмээр байна.
Одоо дөнгөж саяны дундаас дууны одоо шүлгэн дундаас их гонхтой зүйлийг би сонсч байна л да. Нүгөөд явсан танигаа бодохоор нүдмэн ингээд нулимстай байна. 1771 онд халимгууд одоо Оросын дарлалаас болж хоёр тишээ одоо зарим нь ингээд Монгол улс руугаа тийм ээ нүүрсэн байдаг. Тухайн үед ер нь бүх халимаг ард түмэн ер нь Монгол улс руу явахыг зорж исэн ч гэсэн тухайн өвөл ижил мөрөн хөлдөөгөөсөө болоод одоо голын цаана байгаа халимгууд бол гаталж гарч ирээгүй гэж ярьдаг. Түүх байдаг. Тэгээд тэр нүүсэн ард түмэн бол бүтэн 1 жил орчим нүүсэн гэж түүхэндээ байдаг юм байлаа. Тэгээд дайн дайчин өвчин тэг өсөлт гэдэг асар олон зовлон туулж маш цөөхөн монголчууд Монголд ирсэн гэж яригддаг. Түүх гэрчлдэг. Тэгэд анх энэ түүхийг ер нь хинээс сонсч байсан бай. Тэгээд ааваас сонгосон ер нь манай түүхч мэрэгчлээ. Гэхдээ мэрэгчлэр ажилласангүй гэхдээ түүхч мэрэгчлээ болохоор ер нь энийг яг түүхээр ингээд хуваалцаж байсан. Тэгээд сургуульд бас ер нь 10 жилийн сургуулийг ер нь халимгийн түүх хичээл ер нь байсан. Тэгээд тэндээс бас сонсч байсан. Ер нь яг халимг хүмүүс ер нь Оросд амьдарч байгааг 1609 оноос амьдарч байгаа. Энийг би тэрийг яг мэдж байгаа. Тэгэд яг энэ талаар яг орчин үед халимгууд юу гэж бодож ингэж хэлдэг. Ер нь ихэнх яг бараг бүх халимг хүмүүс ер нь Монгол үндэсний ер нь Монгол хүмүүсийн талаар ер нь маш сайн мэднэ. Тэгээд ямар оронд ямар хэлээр ярьж байгаа, хаана амьдарч байгаа тэгээд энэ яг энэ түүхийг ер нь хүмүүс мэдж байгаа. Тэгээд дандаа ер нь яг үргэлж яг зүрх сэтгэлд ер нь Монгол хүмүүс яг юу гэдгийг яг ахнар дүүнэр гэж ингээд яг монголчдаг ингээд яг юу гэдгийг ер нь үзэл бодол юм байна. Тэгээд яг юу гэдгийг энийг маш олон юм зовлон тэсэж чадсан нуурын халимг хүмүүсээр ингээд бахархаж байгаа гэж ийм юм мэдэр ийм. За Оросын холбооны улсад одоо буддын шашинтай ганцхан үндэст нь манай халимг ахын дүүс байгаад байдаг. Тэгээд одоо өөр шашинтай ийм одоо улсад ганцхан буддын шашинтай байх ер нь ямар ялгаатай байдаг вэ? Ямар нэг ийм асуудал байдгүй те? Ер нь Оросд яг буддны шашинтай юм республик бүгд найрамдах улс байгаа. Тэгээд Бурят, тэгээд Тува. Гэхдээ яг халимг ер нь үлсэн хувьд бүгд найрамдах халимг үлсэн хувьд яг Европын хэсэгт зөөхөн яг ер нь Оросын холбооны улс Азид байгаа, Европт байгаа. Тэгээд Европын хэсэг зөөхөн нэг ер нь ганцхан нэг буддизм шашинтай газар гэж. Нийтлэр ер нь буддын шашинаа шүтэж байгаа юу? Ер нь ихэнх халимг хүмүүс ер нь буддны шашин. Ер нь юу гэдгийг орсоор ингэ ламаизм гэдэг. Тэгээд ер нь халимг Монгол хүмүүстэй ер нь шашин дээр энэ адилхан шашин байна. За хоёлаа соёл ярьсных одоо халимг ард түмнийг бол одоо жангар туйлгүй бол төсөлж болохгүй бах тийм ээ. Орчин үеийн залуучууд маань ер нь жангар туйлыг хэр сайн одоо авч явчихын жангар туйл хайлдаг юм залуу үеийнхэн байна уу? Жангарын туйл яг юуны яг халимгийн 10 жилийн сургуульд юуны халимг утга зохиол нь яг хотолбарын яг салшгүй нэг хэсэг гэж хэлж болно. Тэгээд юу гэдгийг яг миний мэдснээр тэр ер нь жангар түүлийг яг шууд уншснаар ер нь жаахан
заримдаа жаахан яг жаахан ойлгомжгүй байдаг гэж надад бас аав хэлж байсан. Ерэн маш олон тоол бичгээс ерэн уншаад яг юу гэдэг уншаад ерэн орчуулж ойлгодог. Зөвхөн халмиг хэлээс биш. Тэгээд яг орчуулсан ерэн чангаар тэгээд орос хэлээр юм байгаа. Тэрийг бас тэрийг жаахан уншиж байсан. Хаанх удаа ирээд тэгээд монгол хэл жаахан халмиг хэлээс жаахан яг үгийн үндэс адилхан санагдсан. Гэхдээ яг хүмүүс ярихдаа амар хурдан ярьж агаад тэгээд ойлгомжгүй санагдаж байсан. Тэгээд ийм учраас би монгол хэл хизээж сурч чадахгүй гэж ингээд дотроо бодож байсан. Гэхдээ нөгөө яг сураад тэгээд цаг яваад монгол хэл ингээд амар ингээд их сонгосоод тэгээд монгол хэлийг эзэмшсэн. Би харин монгол хэлийг яг ерэн удаан сураагүй 2 семестр нэг хичээлийн жил сурах ёстой байсан. Гэхдээ тэр үед нэг ковид ирээд онлайн хичээл тэгээд ерэн уламжлалаар зөвхөн нэг семестр утсан дөрвөн сар. Тэгээд яг ямар нэг сүр хэл зүйч юм уу, ямар нэг юуны дөрмөд юм уу зөвхөн 4 сар сурсан. Тэгээд бас ковидын үеэр яг Монголд удаан 2 жилийн туршид 2021 дугаар онд ирж чадаагүй. Тэгээд тэр үед ер нь онлайнаар суралцаж байсан. Яг ер нь Монгол халмиг тэгээд 5 цаг цагийн зориутой байна. Тэгээд би шөнийн 2 цаг ч юм уу 4 цаг ч юм уу онлайнаар ингэж суралцаж байсан тэр жилүүдэд. Ер нь давуу тал нь яг би өөрөө халмиг хэлдэг. Тэгээд тэр нь яг ийм гой сүр байсан. Тэгээд ийм учраас монгол хэл ингээд хурдан сурч чадсан гэж өөрөө бодож байгаа. Тэгээд үүнээс гадна яг би өөрөө ер нь гадаад хэл ер нь сурах дуртай байдаг. Тэгээд өөрөө болохоор ингээд дандаа яг сонгосоод сурдаг ч юм уу гэж хэлмээр байна. Жишээлбэл Монголд ямар нэг хүмүүсийн яриа сонгосоод ер нь ийм өгүүлбэрт ийм контекстээр ингээд хэрэглэж байгаа гэдгийг анзаараад өөрөө ингээд за ийм үг байна, ийм утгатай яг ямар нэг тохиолдолд хэрэгэлдэг. Тэгээд энийг яг ямар нэг бичихгүйгээр зүгээр ингээд сонгосоод суралцаж байсан. Интернетэд ч юм уу ямар нэг Монгол постнуудыг уншаад эсвэл ямар нэг YouTube дээр юм үзэж ч юм уу. Тэгээд энийг яг ер нь уншаад ямар үг яг яаж хэрэгэлдэг. Тэгээд тэрийг уншаад тэгээд амар ингээд хурдан цээжлээд яг цээжлэхгүйгээр ингээд яг ингээд ерэн монгол хэл сурсан. Тэгээд яг бусад гадаад хэлний хувьд яг бараг адилхан юм шиг байна. Би ингээд ерэн ямар ч гадаад хэл яг ойлгохгүй ч мэдэхгүй ч юм уу, гэтээ яг энэ гадаад хэл ямар ингээд сонгогдож байна, ямар байдаг. Тэгээд амар их сонгосох дуртай байдаг. Ямар өөрөө бараг юу ч ойлгохгүй ч гэсэн нэг YouTube дээр ч юм уу ямар нэг подкаст ч юм уу эсвэл ямар дүүнүүд ч юм уу ингээд их сонгосоод ингээд ер нь их сонгосох их дуртай байдаг. Одоогийн байдлаар 4 хэлээр ярьдаг. Тэгээд халмиг, орос, англи, монгол хэл ер нь энэ 4 хэлээр гоё ярьдаг. Тэгээд өмнөө бас яг 2015 дугаар онд яг хятад хэл сурч байсан. Тэгээд бас ер нь солонгосоор бас уншиж чадна.
хэл сурах авьяастай юм биш үү? Юм дуртай юм байна те өөр. Өөр дуртай. Ер нь хэл бүр өөрийн онцлогдоод тэгээд ямар ч хэл тэгээд зүгээр яг нэг аваач юм уу ямар үгч юм уу биш ямар ч хэл ер нь хэл энэ нөгөө яг түүний арт түмний ямар нэг соёл ч юм уу шингэсэн байгаа. Тэгээд өөрөө халимаг хэлээр яагаад халимаг хэлээр бахархдаг гэж хэлж байгаа. Нөгөө би өөрөө яг халимаг хэлийг мэдж байгаа болохоор яг өөрөө яг халимаг соёл ч юм уу тэгээд халимаг mentality ч юм уу тэрийг яг зүрх сэтгэл ингээд хадгалаад явдаг. Тэгээд ийм учраас халимаг хэлээр ер нь бахархаж байгаа гэж хэлсэн. Баруун Монгол хүмүүстэй ер нь харилцахад илүү ойлгогдож байна уу? Баруун Монгол хүмүүстэй ярьж байсан. Ярьж байсан. Ер нь бид нэр ингээд хит хитэн зүүн ингээд хамт амьдарч ер нь тустай амьдарч байгаа болохоор ер нь тэнд ер нь газар бүрд ер нь юу диалект ингээд хогчож хагаад тэгээд жаахан ялгаа бас байгаа. Тэгээд би ер нь тэр хүмүүстэй яриад ихэнхдээ ойлгож байсан. Гэхдээ ойлгохгүй зүйлс байсан. Тэгээд тэд нар болохоор ер нь яг миний ярианаас бас ойлгохгүй зүйлс байсан. Би тэгээд тэд нарт халимаг хэлээр ийм юу хэлдэг. Ингээд ийм ялгаа байдаг. Тэгээд жишээлбэл яг халимаг хэлээр яг цамц гэдэг нь яг кийлэг гэдэг тэгээд талих жишээлбэл талих гэдэг нь юу өдмөг гэдэг тэгээд цонх жишээлбэл цонх тэрзэ гэдэг тэгээд ямар агурцын жишээлбэл хаяар халимаг хэлээр ийм ялгаа байгаа. Гэтэ ихэнх юм Монголтой адилхан үүсч юм уу тэгээд газар ч юм уу ихэнх адилхан. Ирээдүйд халимаг хэл соёлоо ер нь залуучууд яаж авч өгүүлдэх үүрэг оролцоо байна. Дээрээс нь болохоор яг хүмүүсийн дунд яг юм халимаг хэлээр яри халимаг ямар ч юм уу соёл ч юм уу дүүнүүдийг ингээд сурталчлаад ч юм уу юм яг хүмүүсийн дунд ингээд яг юу гэдгийг санаа байдаг нэг юм. Жишээлбэл монголоор ингээд бохчид байдаг. Тэгээд халимагт бас юм бог барилдан гэдэг юм байдаг. Тэгээд морь бас уралдаг. Тэгээд нүм сүм харвдаг бас. Монгол дээр наадам үзчихсэн биз дээ тий? Яг морины уралдаан очиж үзчихсэн үү? Цонхон ингээд интернетээр ингээд биетээр үзэж байгаагүй. Тэр нь ер нь тасалбарууд маш хурдан ингээд зарагдаж байгаа. За тэгвэл тасалбарлгүй амжихгүй байна уу? Уулын санаа байна уу те? Их байгаа. Би харин 23 дугаар 25 дугаар онд яг зүүнаар их хорондоо байсан. Тэгээд Монголд 122 23 дугаар онд байсан. Тий. Зуул болохоор ерөнхийдөө 12 дугаар сард тэмдэглэдэг. Тэр нь болохоор юуны календар яг ингийн календар биш юуны сарын лунар ингээд календар байгаа штэ тэгээ дээрээгээр ингээд жил бүр ингээд өөрчлөөд гэтээ ерөнхийдөө 12 дугаар сард таардаг. Тэгээд яг зуул болохоор энэ яг шашинтай холбоотой өдөр гэж хэлж болно. Тэгээд яг тэр юуны өдөрт болохоор халимаг хүмүүс ингээд насыг уртуулж байна. Насыг нэмдэг. Ер нь уламжлалдаар ер нь хүмүүс за монголоор юу гэдгийг палын гэд монголоор юу гэдгийг ингээд палын гэдгийг ургамал юм. Тэгээд энийг хурааж аваад тэгээд хүний насаараа ингээд хэрчээд тоогыг ингээд хэрчээд тэгээд заавал 2 3 жил ч юм уу нэмээ тэгээд насыг
ингээд уртуулж насыг нэмдэж байгаа. Тэгээд энийг ингээд тоог ингээд ховон дотор оруулаад тэгээд онгоц хийдэг. Тэгээд онгоц дотор тавиад тэгээд энийг яг орой болоод ингээд шатаадаг. Яг манай гэр бүлд ийм юм байсан. Ингээд шатаагаад яг бурхны ийм яг оронд бурхны газарт ингээд очоод тэгээд яг удаан амьдралын тухай ингээд залбирдаг. Тэгээд ер нь орой нар чархны дараа ингээд гадаа ингээд гаргаад ингээд тавьж байсан. Ер нь ийм уламжлал. Арц юм уу тийм. Арцнаас өөр юм байна. Арц ер нь палан гэдэг. Палан. Палын орсоор палын гэдэг. Орсоор палын. Тий. Тэрэн цагаан сараас жоохон төстөө өөр болоод явчлаа тий. Цагаан сар. Эднийхээ золгодог байна. Ер нь цагаан сарын хувьд яг зоолгодог. Гэхдээ халимаг хүмүүс өвлөөсөө мэд харавтаа гэд нэгнээсээ асуудаг. Ер нь өвлөөс гоё ер нь ямар нэг асуудалгүй гарсан мө гэсэн утгатай. Яад гэвэл нөгөө халимаг хүмүүс яг нүүдэлчин хүмүүс тэгээд ер нь мал ингээд яг малтай байсан. Тэгээд ямар ч зүудгүйгээр ингээд аюулгүй ер нь өвлөөс гарсан мө гэж ийм утгатай. Тэгээд жишээлбэл яг Монгол улсын хувьд цагаан сар ингээд яг 3 өдөр тэмдэглэдэг яг ер нь. Гэхдээ орчин үеийн халимаг улсын хувьд зөвхөн 1 өдөр тэмдэглэдэг. Ерөнхийдөө цагаан сар яг 1 сараар тэмдэглэж болно гэж хүмүүс хэлдэг. Гэхдээ яг Албаны ёсоор хүмүүс зөвхөн 1 өдөр амардаг. Тэгээд сүүлийн яг 20 гаруй жил хүмүүс цагаан сарыг яг зөвхөн ер нь зөвхөн 1 өдрөөр тэмдэглэдэг. Тэгээд би Монголд ирээд ингээд 3 өдөр тэмдэглээд ийм гэж ялгаатай байна гэж энэ ялгааг анзаарсан. Тэгээд дээрэс нь ер нь Монгол хүмүүс цагаан сарын үед юм сар шинийн мэд хүргэе гэд хэлнэ. Ер нь шинэ жил ингээд ирсэн гэд хэлж байгаа. Гэтэ халимаг хүмүүсийн хувьд яг цагаан сар болохоор ер нь хавар ирж байгаа холбоотой гэж юм тэмдэглэдэг. Тэгээ Власимид гаргатаа тэгээд одоо хавар ирж байгаа тэгээд энийг тэмдэглэдэг. Энэ бас ялгааг анзаарсан байна. Тэгээд цагаан сарын үед халимаг хүмүүс яг ер нь яг овл ингээд дуусаад тэгээд хавар турж байгаа. Тэгээд ер нь олон жил өмнө яг шинэ хувцаг юу ойж өмсөж байсан. Тэгээд гэрээ ингээд цэвэрлээд тэгээд нэгнээс золгоод тэгээд зочдөг дуудад ингээд ийм юм. За таны судалгааны ажлын талаар тийм ээ. Бакалавр төгссөн судалгааны ажил хийсэн үү? Ерэн хийцэн. Гэтэ зарим ерэн бичихгүй төгсөж болоо. Тэгээд зарим хүмүүс бичдэг. Ямар судалгааны ажил хийсэн? Ерэн манлайлан тухай ерэн бичиж байсан ямар манлайлагч нар байдаг, ямар арга барил байдаг тэр талаар бичиж байсан байгууллага тэр ямар байдаг. Тэгээд ерөнхийдөө яг өөрөө болохоор яг за тэрэн жаахан марцсан. Гэхдээ ер нь миний бодлоор манлайлагч ямар нэг либерал байх ёстой ч юм уу гэж бодож байна. Ер нь ажилчнуудаа ингээд ярилцаад санаа болол ингээд захирагч ингээд биш гэж бодож байна. Халимгаас Монгол руу яаж ирсэн гэлээ? Яг за олон жилийн өмнө 2019 онд шууд нийслэгүүд байсан. Тэр үед ер нь хурах амархан байсан. Жишээлбэл Эльста Москва руу онгоцоор ингээд нисээд Москва Улаанбаатар руу онгоцоор нисээд тэгээд амархан байсан. Гэтэ дараа ер нь шууд нийслэг юм байхгүй болоод
2020 оноос байхгүй болоод би тэгээд амар урт цамаар ирж байгаа. Сүүлийн хэдэн жил Ямар зам. Эльстэй хотоос ингээд автобусаар яг сүүлийн удаа өмнөх жил автобусаар Волгоград руу хүртэл 3 цагаар очоод тэгээд тэнд онгоцоор 2 цаг Москва руу хүртэл нисээд тэгээд Москвагаас Улаанууд хүртэл 6 цаг нисээд тэгээд Улаануудаас ингээд автобусаар машинаар бас 12 цаг ингээд 2-3 өдрийн яг юм аюулгүй юм. Одоо бол яг тэгж явж байгаа юм тийм. Одоогийн ер нь янз бүрийн яг юу гэдгийг явж болно. Иркутск хотоор дамжаад явж болно. Гэхдээ яг миний хувьд энэ ер нь хамгийн мунх хэмнэлтэх хувилбар байна. Халимаг залуучууд ер нь Монгол улс руу ирье гэж зорддог. Хэрэг зорддог бай. Ер нь ирье гэж боддог залуучууд ер нь хэрэг байдаг бай. Ирж одоо сургууль сурыг, төг соёлоо судлаа гэсэн. Хэрэг байдгийн. Залуучуудаас Тэр нь танай одоо халимаг залуучууд тий бид нар чинь нэг үндэстэн шүү дээ тий. Тэгээд одоо өвөр монголчууд бол мэдээж одоо Монголд ирэхийг бол маш их хүсдэг тий Монгол. Тэгээд ер нь халимаг залуучууд ер нь Монголд ирэх юм хүсэл эрмэлзэл их байдаг юм бэ л гэсэн асуулт. Ер нь байгаа. Гэхдээ яг зарим нэг хүндрэлтэй асуудлууд бас байгаа. Ер нь жишээлбэл яг юу гэдгийг distance юу гэдгийг монголоор юу хоол ингээд амар хоол ер нь байж агаад тэгээд жишээлбэл амар хоол байж агаад тэгээд зарим хүмүүс ийм учраас явж чадахгүй. Тэгээд зарим хүмүүс бас Монголд жишээлбэл халимаг ийм яг цаагаагаар үр амьсгал ийм дулаахан юм байна. Тэгээд Монголд ингээд ер нь өвөл амар ингээд үрт жирийн хагас байдаг. Бас ер нь халимгаас их хүйтэн байгаад тэгээд зарим хүмүүс Монголд амьдрах хүсэлт байгаа ч гэсэн яг хүйтний үр амьсгалд амьдрч чадахгүй учраас ер нь татгалзаж байгаа гэж хэлж болно. Халимаг руугаа буцах уу, Монголдо үлдэхээр байна уу? Ер нь аль сонголтыг хийхээр вэ? Цаашид ер нь ойрт хугацаанд гэд яг ойрт яг 1 жил ч юм уу 2 жил 1 жил ч юм уу ер нь Монголд гэтүүлдэг гэж ийм ер нь төлөвлөгтэй байна. Гэхдээ энэ яг ер нь өөрөө ийм төлөвлөгтэй байна. Гэхдээ цаашд яаж байх мэдэхгүй байна. За тэмдэглэлээ ярьчихва тий. Яса хамаг юм бэлдсэн юм яриулахгүй болохгүй бах. Ер нь аав надаа бичиж юу тэмдэглээсэн ингээд хэлэх хэрэгтэй юм байна. Аав нөө? Ер нь энд нэвтрүүлэг юм уу юу гэдгийг энд орно гэж аавд хэлж байсан. Тэгээд аав ер нь бэлдээд ер нь тэмдэглэл надад бичиж байсан. Тэгээд заавал дүрдэх хэлэх юмнуудыг гэж бичиж байсан. Тэрийг бас хэлэх хэрэгтэй. Аавын захиасыг хэлэхгүй болохгүй хаа. Болохгүй тийм. Болохгүй. Тэгээд аав ингэж монгол хэлийг ойлгодог. Тэгээд жишээлбэл кузери шиг чинь тэрийг бичлэг бүтэн утсан байна. Тэгээд жишээлбэл кузери шиг чинь яг монгол хэл ер нь манай аавда амар ойлгомжтой санагдсан. Тэгээд ер нь аав монгол хэлээр ямар нэг юм уншвал ямар нэг текст уншвал ойлгож байгаа. Гэхдээ сонсохдоо сайн ойлгохдоггүй гинэ. Яагаад гэвэл жишээлбэл монгол хэлэнд ингээд уншигдаг. Гэхдээ бичигдэг жаахан уур байгаа учраас ийм учраас яг заримдаа сайн ойлгодоггүй гэж бодож байна. Гэхдээ яг
та анзаарсан байж магадгүй ер нь халимаг хүмүүс ер нь яг мэдгүй күзэлэн шиг чинь ер нь хэлээс юу гэдэг авианууд байгаа штэ ийм ингээд тод ингээд яригдаж байгаа. Тэгээд күзэлэн шиг жишээлбэл юу монгол хэлээр ингээд энэ юу гэдэг юу гэдгийг яг халимгийн юу аваач юм уу? Тэгээд амар ингээд тод яригдаж чагаад тэгээд ийм учраас аав надаа ийм сэтгэгдэл хуваалцчихсан. Амар яг күзэлэн шиг чинь монгол хэл ингээд маш ойлгомжтой санагдсан. Аавда ийм байна. Яг гэвэл жишээлбэл монгол хэлээр ингээд хүн гэж хэлдэг. Яг хүн гэтээ жишээлбэл күзэлэн шиг хүн гэд хүмүүс ингээд ярилцчихсан. Тэгээд ийм учраас яг манай аавда маш ойлгомжтой санагдсан. Тэгээд яг за энийг заавал дурдах Заавал хэрэгтэй. заавал дурдахгүй л. За тэгээд яг би харамсалтай нөгөө юуны ерэн түүхийн мэдлэг ерэн зөвхөн халмиг түүхэн ч юм уу ямар ч хамаагүй түүхийн мэдлэг миний амар ингээд муу байна. Тэгээд би энэ маш харамсаж байна. Тэгээд энийг сурах хэрэгтэй. Гэтээ яг манай өөрөө ингээд түүхч мэрэгчлээ учраас ингээд бүх юм ингээд маш сайн мэдэн тэгээд ингээд амар тэгээд өөрөө бас халмиг хэл сайн мэдж байгаа. Тэгээд амар их мессеж бичээд энэ тэмдэглэл бичсэн. За тэгээд заавал дурдах ер нь хэсгүүдээс нэг яг аав юу хэлж байсан надаа жишээлбэл за тоолол гэж дурдах заавал дурдах гэсэн жишээлбэл монгол хүмүүс 1 2 3 4 5 6 7 8 9 10 гэж тоолдог штэ. Тэгээд заавал халмиг хэлээр яаж тоолдог бас адилхан гэдгийг бас заавал хэлэх хэлсэн дээ. Тэгээд халмиг хэлээр 1 2 3 4 5 6 7 8 9 10 гэж энийг заавал дурдах гэсэн. 11 нь 12 нь гэдэг. Тий 11 нь 12 дээ. Тэгээд гэхдээ яг энэ хувьд яг бумтэн гэж халмиг хэлэн байхгүй юм шиг юм тоолол. Гэхдээ ерөнхийдөө адилхан байна. За хөөчлөөрэй. Ер нь халимгууд ингээд торгод дөрвөд хушууд гэдгийг хуваагдаж байгаа ингээд бас заавал дурдах гэсэн. Тэ би жишээлбэл дотроо хуваагдаад байгаа юм шүү дээ. Дотроо хуваагдаад яснараа тэрийг заавал дурдах гэсэн. Жишээлбэл күзэлэн шиг ч бас энэ далаар хэлсэн. Би өөрөө тэгээд торгод хүн байна. Торгодоо юу? Манай монголчууд ч гэсэн тэгдэг шүү дээ. Дөрвөд торгууд те чоорндоо бас хуваагддаг. Тэгээд торгод хүмүүс ер нь бас ер нь дөрвөд хүмүүс бас ер нь бүгдээрээ ингээд дотроо бас хуваагддаг. Тэгээд торгодууд бас хуваагдаад би хэрэг эргэтэн байна. Яг тохом ч юм уу энийг монголоор юу гэдгийг мэдэн халмиг хэлээр яаж хэлдэг мэдж байгаа. Тохом гэдэг. Тэгээд танаа юу юм уу? Тохом гэдэг нь юу лээ? Овог юм уу те? Овог. Аха. Тэрийг танах эргэтэн гэсэн үү? Эргэтэн тэгээд эргэтэн дотор нь бүлчин гэдгийг аав заавал хэлэх дуртах өөрийнхөө талаар хэлэх гэсэн. Бүлчин тий. Эргэтэн дотор бас ийм жижигэн тэгээд бүлчин гэдгийг дуртах гэсэн. Тэр овгийн хүн байх нь шүү дээ тий. Торгууд тэгээд эргэтэн гэдэг овгийн бүлчин тий. Рот овог. Тэгээд ер нь яг бас нэг юм байна. Тэгээд аав нь жишээлбэл эргэтэн ээж нь цаатна. Тэгээд Монголд бас цаатна юу хүмүүс байгаа гэдгийг бас ер нь хэлмэр байна. За бас ер нь баах наснаас ер нь аав Монгол түүхээс юм ярьж байсан. Жишээлбэл юмчагийн цэдэнбал гэдэг. Тэр хүн дурвд хүн гэж ер нь дурвд хүн гэж хэлж байсан. Бас яг би ер нь сургуульд ажиллаж байгаа учраас ер нь юмчагийн цэдэнбалны эхнэр өмнөх жил би найрамдал дуучсан. Тэгээд найрамдлаг Филатовод ер нь байгуулсан гэж мэдсэн жил нэг. Монголд олон зүйл одоо энэ хурмын ордноос ахуулаад байгуулсан хүн шүү дээ. Тэгээд ер нь
за би нэг хурдан хэлж байна. Юу нэм Монголын сансар чинь юу хин блэ? Жүгдэр мэдийн гурагчаа гэдэг хүн байна. Тэгээд энэ хүний талаар надад аав яг бүр олон жил өмнө Монгол очихоос өмнө бас хэлж байсан. Тэгээд яг өмнөх зүүн тэгээд халмиг хүмүүсийн анхны монгол хүн тэгээд сансарт нисэн гэдгийг мэдээд амар ингэж маш бахархаж байсан тий гэж ингэж хэлж байсан. Ирсэн. Өмнөх жил 90 оволд ирсэн. Тэгээд ээжтэй хамт ирж байсан. Нэгдүгээр сард. Тэгээд аавда манай аав ээж нарт их таалагдж байсан. Тэ Монголд юунд байгаль таалагдж байсан, юунд очсон. Тэрэлж очсон. Тэгээд ер нь Монголд маш олон гой байгальтай газрууд байгаа. Тэгээд яг аавда юу таалагдсан гэхээр жишээл яг Монголд ингээд Улаанбаатараар очоод тэгээд дандаа ингээд яг адилхан царайтай ингээд хүмүүс явчихна гэж энийг хэлсэн. Цагаан замгай орсон нэвтрүүлгийг үзчихсэн юм л та. Тэгсэн чинь цагаан замгай юу хэлчихсэн бэхээр яг ингээд сайн байна уу гэд хажуугаар монгол хүн мэдлээд өнгөрхөн л энэ үл надад бол одоо энэ усуд ирсэн жаргал тий их орондоо ирсэн юм шиг санагддгаа гэж ярьжсэн. Тэрнтэй л яг ижилцүүл ярьжлаа юм л та тий. За би одоо хурдан ярих гэж байна одоо. Айгүй олон тэмдэглээ. Тий. Тэр түүхийн юуны онцгоос юм бичсэн байна. Тий. Тэгээд түүхийн онцгоос амар их юм бичсэн. Тэгээд ер нь яг жангар түүл шиг ярин үндэстэн бүрт энэ түүл байгаа штэ. Тэгээд Узбек ерэн түүлд алпамш ерэн халмиг хүмүүс яаж ерэн Узбек хүмүүстэй ингээд дайлдаж байгаа. Тэгээд Киргиз эпос тэр энэ манаас яаж халмиг хүмүүстэй ингээд дайлдаж байгаа. Ерэн яг халмиг хүмүүсийн түүх ингээд дандаа ингээд яг өмнө юуны цориг ингээд дайнтай холбоотой. Тэгээд яг энийг дуртах гэсэн. За ер нь өөрийн нэрний онцлогийн тухай ярих бас хэлсэн. За. Тэр нэрний онцлогоос. За. Тий. Тэр нь харин ер нь жишээлбэл миний нэр монгол хүмүүс ингэж ойлгомжгүй санагд. Гэхдээ манай аав нэр ойлгомжтой санагддаг. Санал гэдэг. Тий. Тэгээд ер нь миний нэр ингэж амар хүүчин халмиг нэр байна тий. Тэгээд юуны хушумал энэ талаар ярих гэсэн. 5 шумал. Халмиг хүмүүсийн хүдэг 4 хушумал байна. Тий. Ямар мал байна тий. За яма байхгүй. Тэгээд ухар хилцэн, тэгээд хонь хилцэн, тэгээд адуу. Тий. Тэгээд бас нэг Тэмээ байна. Тэгээд яма байхгүй. Ер нь 4 хушумал дандаа яригдах халмиг. Тэгээд энэ 5 хушумал. Ер нь угаасаа л яма байхгүй юм уу танад? Яма байгаа гэхдээ ингээд 5 хушумалтай орсон юм. Хань ямаг нийлүүлээд тоолчд юм уу? Тоолцчд юм уу? Үгүй. Ер нь өөрөө юу гэж хэлсэн ямаг нэг их дуртай биш гэж энэ мессеж дээр бичсэн мэдгүй байна. Тэгээд жишээлбэл би ямар ч гэсэн тэгвэл 4 хушумал гэж байт юм шүү дээ. Адуу, ухөр, тэмээ, хонь. Тий. Тэгээд жишээлбэл яг би хит сарын өмнө TikTok дээр юунд жишээлбэл тэмээ байгаа штэ. Тэгээд тэмээ ер нь өөрийн хүүхдийг ингээд татгалзаж байна юм байдаг. Голдог. Тий, голдог. Татгалзаж голдог. Тэгээд яг нэг эмэгтэй хүн ийм амар уртан дуулж байсан гэдгийг ингээд тэгээд
тэмээ уйлаад тэгээд хүүхдүүдтэй хамт болсон. Тэр талаар би тэгээд аавда би ийм бичлэг үзсэн TikTok дээр ийм байна. Coax-ин юу блэ. Тэрийг явуулаад тэгээд манай аав бас халмигт бас ийм юм байгаа ер нь өмнө хидэн 100 жилийн өмнө ч юм уу тэг ер нь халмиг хүмүүс бас энэ талд ингээд хослогт ингээд уртан дуудуулаад тэгээд мал юугийг ээж хүүхэд биш юу олсон хүүхдийн ахуулна. Тэр нь адилхан байна гэж хэлсэн. Тий. Бараг бүх юм хэлсэн. Гэтэ нэг юм үлдсэн байна. Үлдсэн гэж хэлж. За ер нь яг 1608 гэдэг онд Оросд орсон ер нь Албаниас ор. Тэгээд жишээлбэл 2009 онд энийг тэмдэглэж байсан 400. Одоо 400 гаруй жил болж байгаа шүү дээ Оросд. 400 тий. Тэгээд энэ юу хинт цар Василий Шуйский гэдгийн юу цар тэр үед юм байсан гэж хэлсэн. Тэгээд халмиг хүмүүсийг хин ингээд авчирч исэн гэдэг Хоо Урлаг хаан гэдэг. Халмиг Хоо Урлаг хаан. Тий. Ер нь халмигт нэг Tulip festival байдаг. Ер нь юуны алтан зууланд фестивал байдаг. Тэгээд юу хавар бүр зохион байгуулагддаг. Тий. Цэцгийн баяр. Цэцгийн баяр. Тэгээд энд ер нь хавраар ингээд халмиг таав гэхээр ингээд амар гой харагдаж байгаа. Тэгээд халмигт эрхийг ингээд үрж байна гэж аав хэлсэн. Тэгээд ер нь энэ хавар нь гой үеэр тий. Амар гоё. За тэгээд энэ хүртэл бас бидний урилгыг авч хүлээж хурж ирсэнд баярлалаа. Тэгээд холгийн холоос зорж ирч Монгол их оронд маань бас суурч ажиллаж амьдарч байгаад маш их баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажил амьдралд хамгийн сайн сайхныг хүсье. Тэгээд баярлалаа. Их орны маань Төв Монголын маань халмигт очиж бас олон хүмүүст таниулан сурталчлаарай гэж хүсэх байна. Тэгээд монгол хэлээр дэлхийд ярьцгаая. Танд маш их баярлалаа. Аз жаргал сайн сайхныг хүсье. Дараагийн удаа бас учран золохын ерөөл тавья. За баярлалаа. Монгол хэлээр дэлхийд ярий.